Энхрийн өрсөн эцэг их байх нь аз жаргалтай ч гэсэн зарим үед хүүхдээ хүмүүжүүлэхэд уурлах, бухимдах, хүчгүй мэд санагдах үе олонтоо тохиолддог. Тухайлбал хүүхэд чинь таны үгэнд орохгүй дүрсгүйдэх, таныг эсэргүүцэж илд дургуйцах, үл тоох, хэрэгтэй бичиг баримтан дээр зурж сараачих, хижээл дээр муу дүн авах, хэрэг тарих гэх мэт бэрхшээлүүд өдөр тутамд гэр бүл бүрт гарч байдаг. Ийм үед бухимдаж, уур уцаараа хүүхэд гэр бүлдээ гаргахын оронд сэтгэл хөдлөлөө хинж, өөрийгөө тайвшруулах дараах 6 аргыг эцэг эхчүүдтэй танилцуулж байна. Хэрвээ та бухимдвал 1-10 хүртэл тоолоорой. Тайвширч чадахгүй бухимдсан хിവэрэ байгаа бол 10-аас 1 хүртэл уруулан тоолоорой. Дараагийн арга бол гүнзгий амьсгал авч тайвшруулах үгийг өөртөө хэлэх. Би тайван байх хэрэгтэй, бүх юм сайн сайхан болно гэж өөртөө давтан хэлээрэй. 2 гараа ардаа аваад 1 гараараа нөгөө гарынхаа бугнаас бариад тайвшир. Тайвширтлаа ямар нэг үг үйлдэлийг бүх хэлж хийгээрэй. Яагаад хүүхдээ ийм үйлдэл хийснийг эргцүүлж байна? Би хүүхдтэй цаг зав гаргасан билүү? Багштай нь хизээ хамгийн сүүлд уулзаж ярилцлаа. Асуудлыг хэлж ойлгуулах талаар юу хийсэн бэ гэх мэтээр бодож үзээрэй. Өөрийгөө тайвшруулах боломжтой газар очиод тайвшир. Салхилж байгаа салхины чимийг, усны урсгалыг сонс. Өөрийгөө чагна, сайн сайхан зүйлийн талаар бодохыг хичээе. Бүх зүйл төр зүрх гэдгийг санаарай. Таныг тайвшруулдаг ямар нэгэн зүйл байж л байгаа. Хөгжим сонсох, юм уугах, гэрээ цэвэрлэх, дасгал хийх гэх мэт. Та хүүхдийнхээ амьдралын багш нэлээ. Хүүхэд чинь өдөр бүр таныг харж, сонсож, суралцж байдаг гэдгийг бүү мартаарай. Эцэг эхчүүдээ хүүхдээ эерэг аргаар хүмүүжүүлцгээе.